За сайн байцгаана уу? За би үнэлэг байна. За би өндөр Бат хөргөлтөөгөө ирсэн байна. За би атлетик сургуульд суралцдаг. Одоо 21 настай. За амралтаараа ер нь л ирсэн байна. За Бат хөргөл маань болохоор одоо нийфиг төгссөн. Ер нь бол Австралийн эхний жилдээ ер нь бол сурахтаа одоо ер нь бол бэлтгэлээ базгаа явж байгаа. За би өнөөдөр Бат хөргөлтөө өөрийнхөө одоо хувийн personal experience-ийг ер нь бол хамт хуваалцъя. Тэ мэдгүй чадахгүй юм байвал хэлье гэж бодоод өнөөдөр уулзч байна. За наваа төрөлөдөг. Одоо бол нийфиг төгсөж байгаа. Гэтэ би бол gap year аваад коллежид төгссөн. Механик инженерээр. Хэд болж байгаа бол ахыг оюутаа. Японд хятадд сурч байсан. Тэгээ одоо бол Австралид чинь бас нэг Аз орнуудаас бас арай өөр нэлээд барууны тал руугаа болохоор мэдээлэл авах гэдэг шиг одоо бол өнөөлөгтэй уулзаад ингэ сууж байна. За хамгийн ихний асуудал за хүн болгонд байдаг, оюутан болгонд л нэг байдаг асуудал байгаа. Яаж тэр хот руугаа Adelaide ч юм өөр хот руу очих вэ гэдэг. За хүмүүсүүд бол тэр дундаа заавалчгүй self transfer ч юм уу тиймэрхүү их онгоцны юу сонгодог эсвэл direct flight гэж байдаг. Гэтэ direct flight байхгүй шүү дээ. Ерөөд бол Adelaide руу. Тэр юу яаж нийслэл ер нь зүгээр үү? За ер нь бол одоо Улаанбаатараас за Солонгосын Инчон буудлын руу ер нь бол 3-аас 4 цаг нисээд тэрнээс ер нь бол шууд Сидней рүү ниснэ гэсэн үг. Сидней Kingsford гэдээ байгаа. За тэгээд тэндээсээ domestic airport руугаа одоо юу метрон цууж яваад ер нь бол ойрхон нэг буудлын зайтай байхгүй юу? International domestic хоёрын airport нь тэгэхээр одоо нэг буудал явлаа. За тэгээд тэндээсээ шууд Adelaide руугаа ниснэ. Тэгэхээр Adelaide маань ер нь бол зөвхөн орон нутгийн нислэгээр л ер нь явдаг тийм airportтай. Тийм. За онгоцны буудлын дээр ингээ буучлаа. Тэгэхээр яг шууд сургууль руу явсан уу? Эсвэл бол арай өөр хүн дээр очиж байжгаад явсан уу? Эсвэл шууд сургуулийнхаа байр, захиалсан байран дээр очиж байжгаад сургуульд орсон уу? Яг аль нь яасан бэ? За би анх шууд Adelaide за манай ах их ч юу нь бол Adelaide хотод амьдардаг байсан. За шууд би тэднэр лугаа яваад хамаг юмаа тавиад за тэгээд ер нь бол 7 хоног буцаад Сидней рүү бөөнөрөө явж амарсан байхгүй юу. Яг л би сургуулийн хичээл эхлэхээс нэг хэдэн хоног өмнө урьдчилан очсон. За тэгээд Сиднейд амарч байгаа буцаж ирээд за би тэгээд CM аваад одоо янз бүрийн жижиг асуудлуудаа зохицуулаад сургууль дээр очсон. Сургууль дээр очиж шууд уулзаад за би юм оюутан байна. Тэгээд нөгөө нэг урилга харуулад за тэгээд сургуулийн хүнтэйгээ уулзаад тэгээд student portal руугаа шууд ороод хичээлээ шууд сонгоод за би чинь ийм IT болохоор ийм ангид суралцсан 3 семестр сурах уу 2 семестр 3 семестр 3 гэж хуваагдаж одоо хичээлүүдээ ингэж судлах уу эсвэл 4 хичээлийг 2 семестр шахаж байгаа ачаалттай гэсэн үг л дээ сурах уу гэд ер нь бол шийдвэрүүдээ ингэ шууд дорн ингээ гаргаа авцаа. За дараагийн асуудал нь болохоор за сургууль руугаа мэдээж бүртгэлээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Orientation буюу уулзалтын өдрүүд дээр очиж яг хамгийн эхлээд юу вэ гэж хаанаас яаж хинээс ID-гаа ч юм уу сургуулийн ID-г хэдүүл авах хэрэгтэй шүү дээ. Тэнд хинээс авах уу бас номынс ороход тэрний бас ID-г яаж ирнэ авах вэ? За би эхлээд сургууль руугаа очиод юу ч гэсэн хамгийн түрүүнд reception-д нь уулзсан. За би одоо яг хинтээ уулзах вэ? Тэ? Одоо хинээс зөвлөгөө авах вэ? Гэ шууд очисон. За тэнгууд reception маань болохоор Simon гэдэг хүнийг надад уулзуулсан л та. Одоо Simon гэж явахгүй бас мэдгэл хоёлаач одоо нэг сургуульд явах гэж байгаа хүмүүс. Адилхан замдлаар явж байгаа. Тэгэхээр Simon гэх хүн маань ер нь бол Монголын талын NIFI-тэй ажилладаг юм хүн байдаг байхгүй юу? Тэгээд Ainsbury дээр ажилладаг. Тэр хүн маань болохоор миний хичээлүүдийг сонгож өгөөд за одоо 3 үйлрэлээр сурах уу 2 үйлрэлд одоо шахаж сурах юм уу нэг ямар байна аль нь чамд зүгээр байна гэд надтай ярилцаа. Тэгээд юу нь бол шууд зураг аваад за миний нөгөө нэг одоо урилгыг одоо би урилгаа нь цаасаар авч очиж шууд өгсөн байхгүй бичиг баримтуудаа. Тэгэнгүүтээ миний шууд зургийг аваад шууд одоо оюутны карта шууд ингэ хевлээд өгсөн л дөө. Тийм тэгээд шууд бид нөгөө нэг шууд сайтаар нь ороод надад нэг сайтанд нь student portal гэхгүй. Тэрэнд нь болохоор аккаунт нээж өгөөд за 500 307 гэдэг юм ID-тэй аккаунт нээж өгөөл би одоо ID руу аккаунт руу ороод за тэгээ timetable одоо хичээлийн timetable-ээ харна.
цагаа харна, аль өрөөнд ямар хичээл орохын, хэн багш орохын гэдгийг мэдээллүүдээр нь бол харж чинь. Ер нь бол Moodle гэдэг одоо хүмүүс сайн мэдэх байхаа. Moodle гэдэг юм бол сайтаар ер нь бол би хамаг мэдээлэл авсан гэсэн үг. За намайг болохоор шууд тэр Moodle-тэй холбож өгөөл. Тэр нь бол би за юу их ойлгоцсон. Окей гээл. Тэгээл юм бол бүх юм ойлгомжтой болсон да. За тэгээд сургууль дээр бас нэг тодорхой зүйл нь хичээлээс гадуур үйл ажиллагаа. Тэгээд ер нь дийлэнх оюутнууд л мэдээж найз нөхөстэй болов өстэй өөр юм шиг мэддэг. Яг тэр талаар яг ямар байдаг вэ? За хичээлээс гадуур үйл ажиллагаа гэвэл юу? Clinic гэдэг нэг 70 хэрэг ороод бас гой зугаалж болно. За тэгээ найзуудтайгаа хамт юу хотын төвөөр цаахан үнэхээр яг хотын төвөөр алах бол үнэхээр гоё. Адилаагийн хот маань ер нь бол зүлэг ногоо ихтэй. Нэм байгаль нь их гоё. Тэгээ 70 хэрэг бол үнэхээр одоо нар жаргаж байгаа үе ч юм уу. Тим үед очивол ер нь бол үнэхээр гоё байсан. Central Market ороод нэг project дээр ажилласан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамт Central Market нь бол бас нэг атлетийн төвдүүдийн худалдааны төв нөхгүй. Тэгээд тэнд ингээд ер нь бол их хүмүүсээс туршлага хоригдлуулсан. Одоо жишээ нь тэнд байгаа бүх одоо цэцгийн дэлгүүрийн ажилтан, тэгээ кофе шопын ажилтан бүгднгээс нь одоо интервью маягийн юм аваад за би ер нь яг яагаад ингэж интервью авах болсон шалтгааны тайлбарлал зүгээр ах л та. Миний сонгосон хичээл одоо багаар ийм ажиллахын даалгавар өгсөн байхгүй юу. Багаар ажиллаад ингээд туршлага судлаад ирээ гэд. За тэгээд бид нар нь бол тэгээд асуултуудыг асуусан. За тэгээд тэр бол маш гоё юу туршлага болж өгсөн гэж бодож байна. Миний хувьд бол дараа ажил олоход ч тэр тэгээд найзуудтайгаас би тий цагийг өнгөрөөсөнд бас баяртай байгаа. За хичээлүүдийн хувьд болохоор асуух яг миний одоо мэдмээр байгаа зүйл нь бол foundation хөтөлбөр дээр үзсэн юм. Одоо чиний одоо IT дээр үзэж байгаа хичээлүүдтэй хэр их холбогдож чинь бас хэцүү зүйл байсан уу? Эсвэл бол хамгийн их үнэхээр тусдын болж өгөөд чамд бүр юм ойлгох чи хэр их амар байсан бэ? Тэгэлгүй ах тий. За ер нь бол одоо би foundation хөтөлбөрт юм бол Python тэгээд HTML гэх language-үүдийг үзсэн. За тэгээд анх сураа явж байхад ер нь бол би уусаа юм сонирхолтой байсан л та. Код бичиж амьдралдаа үзээгүй байжгаад шууд сурцсан болохоор ер нь бол нэг ямар юм байт юм болоо гэдэг юм сайн мэдгүй. За тэгээд сураад явж байх тохиолдол ер нь бол одоо шууд кодоо бичээд шууд output одоо юу үр дүнийг шууд хардаг. Одоо өөрийнхөө буруу алдаа бичсэн бол алдаагаа харждаг. За үр дүн хэрвээ яг ингээ миний бичижсэн код хэрвээ ажиллаж ивэл хэрвээ ингээ шууд ингээ харж мардаг. За тэгэхээр тэр нь айгүй гой санагдсан юм бол IT-г сонгосноор тэгээд ер нь бол одоо би Австралид сураад за Австралид одоо IT-гаар сурж байхдаа ер нь бол нэг юм анзаарсан зүйл гэвэл манай ангийн хүүхдүүд маань одоо ямар ч компьютерийг мэдлэггүй байсан л та. Тэгээд бид нэг баг туугаартай ажиллангууд одоо би нэг хийх юм одоо хийдэг ч юм уу. За энэ нь болохоор яг нэг ганцхан тайлбартай л да. Би болохоор суурь Монголд маш сайн тавиад өгсөн. NEFI-гийн хөтөлбөрөөр. Тэгэхээр энэ бол ангийнхнаас ер нь бол нэг алхам урд ер нь бол явж байгаа. Тэгээ надаа айгу их сургууль ер нь бол суралцахад одоо илүү амар болж өгсөн л дөө. Маш том гүүр болсон гэж би хувьдаа боддоо шүү дээ. Тэгээд тэрвээ би NEFI-г сонгоогүй. За ингээд зүгээр ингээд байжгаад гинтийн очиод Австрал дээрээс нь одоо шинэ орчинд очиж байгаа дасаагүй дээрээс нь IT гэд хүнд хичээл үзэх чинь тэгээ надад амар том асуудал тулгарх байсан байх. Тэгээд би бүр ингээд бүр хичээлэж ойлгохгүй тэгээл хоцрогдож яваал тэгэл том асуудлууд намайг хүлээх байсан болов уу гэж би өөртөө юм боддیں۔ Тэгэхээр ер нь бол NEFI хөтөлбөрийг ер нь сонгож суралцсандаа би бол айгүй их баярлж явдаг. Ногоон жидэх хамт олондоо ер нь бол талархаж явдаг. Тэр хэрвээ foundation суугаагүй байсан бол чиний яг dropout боё бидний хэлдгээр хичээлээ дундаас нь орхих гэдэг нэг зөвлөл байдаг шүү дээ. Бүхий л оюутнуудад хэцүү байдаг. Тэгэхээр ерөнхийдөө багасгаж өгсөн гэхүү. Мэдээж CS, computer science, IT гэдэг чинь ерөнхийдөө бол dropout-аар ер нь нэг ч ихтэй шүү дээ. Тэгэхээр ер нь багасгаж өгсөн гэж ер нь бол ойлгож байгаа шүү дээ. Тий. За хоёулангийн одоо major өөр шүү дээ. Чинийх юу лээ? International securities. Тий. Хоёулангийн хэдий өөрч гэлээ. Би чамайг бол Австралид ер нь бол сайн байх байхаа гэж би ер нь бодож байна. Ер нь бол
Чи яагаад гэвэл фаундейшнээ төгссөн? Тий. Их сургуулийн хичээлүүдийг ямар байдгийг ер нь бол мэдж байгаа. Тий. Тэгэхээр чи бас надтай адилхан ангийнхнаасаа нэг алхам урд явж байгаа. Тийм бас яг миний хувьд яг хэлэх бас онцлог зөв л дээ. Яг би бол Австрали руу яг зүгээр миний хоёр дахь сонголт байсан. Уул нь эхнийх бол UK байсан хгүй. UK чи 13 жил сурдаг. Би учраа энэ 12 жил сурцсан. Коллежийн дипломтой чийдэж би заавал фаундейшн хэрэгтэй болсон байхгүй. Тэр яг хүмүүсүүдэд бас хандаж хэлээд хэрвээ та нар Британи руу ч юм уу UK руу сурах гэж байгаа бол заавал ч NIF-ээр сураад явсан илүү зүгээр шүү. Тэнд манай сургалтын системүүд яг юм 3 өөр төрлийн системүүд байгаа байхгүй. Англи бол 13 жил, Монгол 12 жил, Австрали 12 жил ч гэсэн бас дундаас нь бидний мэддэг одоо олон улсын AB ч юм уу IB гэдэг хичээлүүдийг дунд нь үзчихдэг учраас яг тэрний нэг зөрүү хичээлүүдийг айгүй их гаргаж өгдөг юм болов гэж би бодож байгаа байхгүй. Их сургууль руу суралцсан шүү. Тийм. Тэр бас энийг бас хүмүүсүүд зарим үед ойлгохгүй байх магадaltaй. Тэгэхээр энийг бас сайн ойлгож иж хаашаа сурахаа бас сайн бодоорой гэж бас хэлмээр байна би. За сургуульд очичлаа. Тэгэхээр 7 хоногт хитэн цаг эсвэл бол 7 хоног эсвэл сар-сараар хүмүүс чинь цалин авдаг шүү дээ. Яг яаж цалин авдаг болон яаж ажлаа байраа ер нь олддог вэ? За би энэ жилээс ер нь одоо оюутны байр одоо escape badly гэдэг нь бол оюутны байранд бол амьдарч эхлэх гэж байгаа. Тэгээд ер нь бол сарын $700 төрөөстэй. Тэгэхээр $700-аас $1000 төрөөстэй. Тийм үү 7 хоногт ер нь бол $200-аас $300 төрөөсөө шүү. 7 хоногоор нь төлөө авчдаг. 7 ер нь 7 хоногт хэдэн цаг ажиллах боломжтой байдаг вэ? Тэр чинь бас зарим нэлээ олон оюутнуудын асуудал болдог шээ. За 7 хоногт ер нь бол 25 цаг дунджаар. Тэгээ ажлын өдөр ер нь бол тэгээд ажлын өдөрч ажиллаж болно, амралтын өдөрч ажиллаж болно. Амралтын өдөр ажиллавал одоо авах цалин нь ер нь бол нэг жоохон нэмэгддэг ч юм уу бонустай гэсэн үг л дээ 27, 28, $30 болж магадгүй. Тийм. Тэгээ ер нь бол өдрөө өөрөө сонгоод хийчих болно, ярилцж байгаа тэр газартайгаа. Тийм. Тэгээ би одоо яг одоо энэ жилээс ер нь бол ажил хийх гэж байгаа. Тэгээд ер нь бол зөөгч хий гэж ер нь бол бодож байгаа. Арай гайгүй цалингийн хувьд амар юу flexible санагдаж байгаа надаа. За ажлын хувьд яг ямар төрөл байдаг вэ? Тэгээд хамгийн бага доотлын цалин ер нь хэдийг авдаг вэ? Ер нь цагийн ажлын юу вэ? За хамгийн доотлын ажил ер нь бол $20-аас эхэлнэ. За ажлын хувьд гэвэл ер нь бол хувцсны дэлгүүрт ажиллах, агуулгад ажиллаж болно. За тэгээд хамгийн ер нь бол эрэлттэй ажлын хэсэг маань ер нь бол зөөгч байдаг шүү дээ. Рестораны ажил, ресторан зөөгч. Тэгээд ер нь бол зөөгч хийвэл ер нь бол нэг дунджаар $25. Австрали доллараар бодогдтой байна. Цагт. За дараагийн нэг асуудал тэнд амьдрал ер нь хэр байдаг вэ? Яаж өрнөдөг гэдэг бас нэг хүмүүс мэдтгэл хэрэгтэй л байгаа л да. Угаасаа бид нар шал орондоо. Тэнд яг монголчууд хэрэг байдаг вэ? Ер нь тэр монголчуудтай харилцаа ер нь хэр өргөн байдаг юм. Наач аим гоё асуулт юм л та. За ер нь бол Австралич ер нь бол Монгол ер нь бол Сиднейд их хүмүүс монголчууд цугларсан байдаг л да. Адлайдд бас нэлээд байдаг ер нь бол. Тэгээд жилийн баярт өдрүүдийг ер нь бол дандаа тэмдэглэдэг. Цагаан сар наадам тэгээд шинэ жил тэг бүгд ингээд уулзаад ингээд тэмдэглэдэг байгаа. Тийм бас нэг мэдээлэл өгөхөд оюутнуудтай их монголчууд маань ингээд төгсөж байгаа оюутнуудтай одоо ингээд сэтгэлээсээ ингээд мөнгөөр ингээд дэмжлэг болгоод мөнгө өгдөг байхгүй юу? Тийм уламжлалтай. Тэгээд одоо нэг админ ихчүүд одоо тэр групп байдаг л та. Mongolian Adelaide гэдэг. Тэгээд тэр группийн админ ихч болохоор ингээд оюутнуудыг ингээд асуугаад хизээ төгсгөө гэдэг ингээд асуугаад байж идэг. Тэгэхээр нь Adelaide-ийн монголчуудын ер нь бол community нөр амар гоё санагдсан. Тий. Тэгээд спорт өдөрлгүүдийг бас зохион байгуулдаг. Ер нь бол гоё activity байгаа шүү. Тэгэхээр ер нь жоохон айх асуудалгүй байна гэж ер нь ойлгож болох уу? Тий. Одоо наазахын жишээгэл би анх Австрали яваад хоёулаа нэг сургууль одоо бараг сурах гэдэг шүү дээ. Тэгээд би очиод Саймоноос асуусан байхгүй. Энэ сургуульд Монгол оюутан байд юм уу гэхэд ганцаараа гэсэн. Тэгээд одоо хоёулаа ч одоо хамт нэг хот бүр нэг сургууль сурах гэж байгаа болохоор хоёулаас тий
Наад захын жишээ нь хоёлоо шүү дээ. Тий.